За маргааш бурхан халдван руу хөдлөн тэгээд за өвлийн бас нэлээд чанга хүйтэн газар руу явж байгаа учраас дэгтэй гэдэг зүйлийг хийж ийн. За ингэж ийм байдаг юм. За бэлгүү маань эсвэр гаргаад ойж ийн. Ойж. Сайн бэлтгэлтэй явахгүй бас хүйтэн байдаг байгаа. За тэгээд очиад уулзъя. За өглөө уулзъя. За бурхан халдван руу зандаа хөдөлж байна. Тэгээд 5 цагт гарсан. Тэгээд ингэ зандаа явж байна. За сайн байцгаана уу? Өдрийн 3 цаг болж байна. Бид нар Улаанбаатар хотоос өглөөний 5 цагт гарсан. За тэгээд 5 цагт гараад хан хинтэйгээ бурхан халдван харихны юм айс сав нутагт ирсэн байна. За бурхан халдван маань маш олон одоо түүхийн их сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. За тэр дундаа нууц тавчоонд алтан дээд судар за тэгээ маш олон судруудад түүхийн судруудад бурхан халдванаас одоо түүх эхэлдэг. За маш ариун дагшин за гэгэрлийн орон зай гэж үздэг. За бурхан халдваны энэхүү ариун дагшин газар за хамгийн анхны бас ам үүссэн орон зай, амийг хамгаалах буюу за төр гэдэг ойлголттой маш их холбогддог. За төрийн тахилгад хайрхтын одоо оройн дэдүүдийн нэг нь бурхан халдван хайрхан байж байдаг. За тэгээд бурхан халдван хайрхан маань төрийн буюу одоо амны оршихуй, амны орон зайг хамгаалдаг ийм ариун дагшин газар байгаа. За тэгээд амны орон зай, амийг хайрлах за төрийн тахилгат ийм уул хайрхтад манай ирчүүд маань хямар сүлдэс сэргийх гэж маш олноороо амралтын өдрүүдэд ирж байгаа харагддаг. За тэгээд ийм сайхан байгалийн тахилагтын газар бид нар хүндэтгэлтэй хандаж одоо сөрөг муу гэлэхгүй, хог хаяхгүй, архитан согтурахгүй байх хэрэгтэй. Энэ нь өөрөө байгальтаа үзүүлж байгаа хамгийн том одоо өргөл буян хишиг байгаа. Тэрнээс иш байгалаас бид нар эрчим энерги авна гэд ирж хямраа өргөнө гэд арх ууж согтуурч сөрөг мэдээллийг энд үлдэх юм бол буян гэхээсээ илүү сөрөг үр дүнг бол авчирнаа. За тэгээд ийм уриалгыг та бүхэнд бол хүргэж байна. За тэгээд энэ өдөр 4 үеийг бол хийсэн. Их Монгол улсын Олонтыг бадраах тулганы үйл мөн оршихуй тэнгэр номтын тэнгэрээс биднэрт судар гаргах юм эрхүүдийг авсан байгаа. Тэгээд цаашдаа бас судрууд маань дэлгэгдээд гарах болов. За тэгээд 4 том үеийн галын дүрсийг хүргэж байна. За тэгээд үеийн амжилттай сайхан дүргсэн. Бид нар ер нь хоног төлөвлөгөөгүй байсан. Өдөртөө явах төлөвлөгөөтэй байсан. Тэгээд за бид нар нэг 7 орчим торгон одоо түрээсэлсэн бурхан халдван руу машин явахад бэрх байдаг гэж үзээд тэгээд жолооч нар маань асуудал гаргаад бид нар асуудал гэдэг маань ер нь хайхан дээр ирчүүд маань их арх их удаг юм билээ. Тэгээд жолооч нараасаа болоод ер нь бол тал хүмүүс маань бурхан халдвандаа бол хонсон хэдий одоо улаач хүмүүж хэлээ бид нар манайхан бол ямар ч гомдол бол хэлээгүй. Тэгээд үүлээ сайхан дүргсэн өндөр эрчимтэй газар тонлоо гэд бэлгшээсэн. Тэгээд анхүү бичлэгээрээ бас далиндуулаад хэлэхэд бурхан халдван хайрханд бол арх ууж болохгүй. Энэ бол маш ариун дагшин газраа энийг дахин сануулж бас хэлье. Тэгээд энэхүү сайхан тахилгад хайрхнаа бид нар хүндэлж дээдлж байх учиртай юм шүү. За тэгээ улааж хүн болно гэдэг альва байгалийн одоо хүнд хүйтэн сэрүүн халуун бүлэнийг бол эс тооцож үйлээ бол номер 1-т тавьж одоо өөрийнхөө тав тухыг үйл ажиллан явдаг. Тэгээд нийт улаач нартай бол бас талархаж бахархаж байгаагаа бас далиндуулж бас хэлье гэж бодлоо.